Ануу хүчин төлөөлөгч санал хэлье. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Улаанбаатар хотын анхны метро байгуулах төслийн шинжилсэн тэзэг бол хувь төлөөлөгчийн хувьд бол маш сайн танилцсан. Тэгээд дэмжиж байгаа юуны үн бас илэрхийлээд энэхүү ажлын ард гарч байгаа энэ баг хамт олон удирдлага хамт олонд за баяр хүргэж бас амжилт хүсэх нь зүүн хэрэг юм болов уу гэж бодож байна. Тэгээд та бүхэнд бас цаашдаа энэ төслийг хэрэгжүүлэхэд амжилттай хэрэгжүүлэхэд амжилт хүсье. За метроны төсөл бол ер нь зөвхөн юу гэдгийг нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төсөл биш. Энэ бол хот төлөвлөлт, эдийн засаг, байгаль орчин, иргэдийн өдөр тутмын амьдрал чуул нөлөөлөх интеграцчлсан хөгжил гэж ойлгодог. Тэгэхээр энэ тийм ч учраас би бас 3 санал хэлэх гэсэн. За эхний санал нь болохоор метроны буудал бүрийг бас буцад тээврийн хэрэгсэлтэй уялдуулсан байдлаар төлөвлөх хэрэгтэй. Энд автобус, за дугуйн зам, явган хүний гарц, ногоон байгууламж, авто зогсоол гэдэг бүтэн нэгдсэн тээврийн сүлжээ байх ёстой. За яг энэ чиглэлээр мэдээлэл цуглуулж байгаа, хоримтлуулж байгаа хүний хувьд бол энэ тал дээр бас илүү анхаарч өгөөрэй. За хоёрдугаар санал нь болохоор төслийн явцад бас манай төлөөлөгч нар хэлж байна. Дотоодын инженер компани за тэгээ залуу мэрэгчлэлтнүүдэд бид нар дэмжих хэрэгтэй. За альва том төслийн доктортой амжилттай хэрэгждэг шалтгаанууд нь хүний нөөцийн доктортой, удирдлагууд нь доктортой. За тэднэрийг дэмжсэн тийм тогтолцоо байж амжилттай явагддаг. Тэрийн тал дээр бас анхаараарай. Тэгээд бидний энэ бэлтгэж байгаа сая бас зөндөө мэдээлэл авлаа. Бидний бэлдэж байгаа энэ мэрэгчлэлтэнгүүд чинь за ирээдүйн яг энэ чиглэлээр бэлтгэх томоохон хүний нөөцийг бас чадварчуулж байгаа том хөгжил юмаа гэдгийг бас хэлэх нь зүүн хэрэг баг. За тэгээд хамгийн сүүлийн санал нь мэдээж энэ төсөл бол ганцхан үеийн төсөл биш. Олон үе бидний ирээдүйд нөлөөлөх том төсөл. Тэгээд манай төлөөлөгч нар бас сая хэлж ин шат хараатай мэдээлэл хүргээрээ. За мэдээллийн дутмаг байдлаас болоод ойлголтын зөрүү гардгаа гэд хэлж чинь. За яг энэ төслийн нэгжид бол та бүхэнд хэлэхэд метро, тарамвай, тойрог хурдны зам, нөхөн гарц, BRT олон түвшний уулзуур гэдэг Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа энэ төгжрлийг бууруулах маш олон төслүүд байгаа. Тэр хүн хүчний хувьд ч тэр зардалт тусламжийн хувьд ч тэр бол хүрэлцдэггүй. Тэгэхээр энэ цугаа төлөөлөгч нар маань бас мэдээлэл бүрэн аваад өөртөөхөө сувгаар бас энэ төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг бас нийтэд түгээж зөв ойлгуулах тал дээр туслаж дэмжиж өгөөрэй. За мөн энэ ард сууж байгаа нийслэлийн дэргэдэх байгууллагууд байгаа. Та бүхэн бас өөртөөхөө хаяг Facebook пэйж байдаг юм уу мэдээллээр бас дэмжиж өгөх хэрэгтэй. Энд Улаанбаатар хотын томоохон тулгамжж байгаа асуудлуудыг шийдэж байгаа төсөл учраас дэмжиж өгөх хэрэгтэй. Болж өгвөл сошиал медиа за тэр харилцдаг бусад мэдээллийн хэрэгслүүдээрээ ч гэсэн туслах хэрэгтэй шүү. Тэгэхээр энийг бас анхааралтай аваарай. Энэ Улаанбаатар хотод байгаа иргэдэд чинь зөв мэдээлэл очихын тулд та бүхний бас дэмжлэг тусалцаа хэрэгтэй байдгийн шүү гэдгийг бас хэлэх нь зүүн хэрэг бахаа гэж бодож байна. За баярлалаа.